Улс нэртэй хуулийн хүрээд баруун аймагуудад ашигт малтууд олборлож байгаа 40 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжлийн ерхий газраас шалгалт явуулжээ. Шалгалтаар нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн боловч авто олборлож байсан компаниуд үйл ажиллагааг зогсоож торгуулийн арга хэмжээг олсон байна. Мэргэжлийн ерхий газрын даргын гаргасан захирамжийн дагуу урт нэртэй хуулийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд ашигт малтууд олборлож байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаа хууль зөрчиж байгаа хэсэгт шалгалт явуулах тусгай зөвшөөрлийн гадна талбайд олборлолт явуулж байсныг тогтоожээ. Түүнчлэн нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулсан хэдий ч алт олборлож байсан компаниуд үйл ажиллагаа явуулж байсан зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын хүрээнд нийт 10 аж ахуйн нэгжид шаардлага хүргэж 25 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Тусгай зөвшөөрөлттэй боловч одоо түнд тавигддаг зөндөө олон шаардлагууд байдаг. Хуулийн хүрээнд бүрдүүлэх одоо зөвшөөрөл бичиг баримтууд байдаг. Энэ одоо бүгдэлд бол бас зарим нэг аж ахуйн нэгжүүдээр хангалттай байсан. Ер нь бол энэ гол мөрний хуулийн одоо хүрээнд хуулийн хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг мөн одоо хамруулсан байж байгаа. Тусгай зөвшөөрөлтөөс гадна тусгай зөвшөөрөлгүй орон нутгатаа бол одоо нөхөн сэргээлт хийх гэрээ хийгдсэн. Энэ нөхөн сэргээлтийн ажлыг хийх явцдаа бол тодорхой хэмжээгээр ашигт малтууд олборлох, за тухайлбал одоо алт угаах, баяжуулах, за түүнээс гарсан одоо хөрөнгөөр олборлсон одоо металл борлуулж одоо нөхөн сэргээлтээ санхүүжүүлэх зорилготой ийм одоо аж ахуйн нэгжүүд бол Баян Хонгор аймаг, за Монгол Алтай аймагт бол хамаарсан байж байгаа. Цаашид ашигт малтууд олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийг аймгийн мэргэжлийн хяналт цагдаагийн байгууллагууд хамтран үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавин ажиллаж байх үүргийг мэргэжлийн ерхий газар аймагуудын мэргэжлийн хэлтэн газар даалгаад байна. Уул уурхайн салбараас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, газрын хэвлэлийг зүй зохистой ашиглах, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн газрын нэвтрлийн нөхөн сэргээлтийн байдлыг цаашид сайжруулах, үүнд тавих хяналтыг сайжруулах нь энэ чухал. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээлт хийлгүүгээр орхисон газрын тааллахыг 2009-с 2010 онд байгаль орчин аялал жуулчлалын яам, 2011 онд ашигт малтмлын газраас хийж нийтдээ 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 4256 га газар эдгэрсэн талбай байгааг тогтоогод байна.